хоёроо. Georgia, wrap me up in all I want you. In my arms, oh, let me hold you. I'll never let you go again like I did. Oh, you. Манай ингээд орж ирсэнээс нэг удаагүй 1-2 жилийн дараагаас шохоорхож эхэлсэн. Тэгээд тэрийгээ яаж хэлэхээ мэдэхгүй байсаар байгаад тэр 10 жилээ төгсөг болоод тэгээд хонхны хоёрынхаа өмнөх өдөр алтарган дээр цэцэг барьж очиод за би чамайг ингээд үнэхээр чамд ингээд сайн хайртай дуртай болчихжээ. Тэгээ надтай үргэлжээ гэдэг анх хэлж ийсэн. Тэгээд тэр үед бол яг зөвшөөрөөгүй. Тэгээд тэрнээс хойш гэсэн дахиад 2-3 жил би алтарганаас хойноос нь гүйсэн өөрийгөө илэрхийлэх гэж оролдсон тайлбарлал хоёр би бинаа мэддэг болоод одоо 14-15 жил болж байна. Тэгээд бит хоёр би бинийхээ хүүхэд нас, оюутан нас за тэгээд дараа нь ингээд ажил дээр гараад бүх цаг үед бит хоёр би бинийхээ хажууд байсан. Тэгээд миний хувьд бол одоо ажиглалтай үедэд минь тэгээд хэцүү цаг үед нь ч гэсэндээ яг дандаа миний хажууд байдаг байсан. Энэ бол миний хувьд бол маш нандин зүйл. Яагаад энэ хүнлэлтэй л энэ сууй гэдэг тэр бодлоор ирсэн бэ гэхээр алтарган бас ерөнхийдөө нэг надтай нэг тэр талаараа адилхан юм шиг өөрийгөө яг дотор нь байгаа тэр хүнийг ингээд би удаа найзлсныхаа дараа хараад уг нь бол ийм хүн гэдэг гаднаа тэнгүүд харьцангуй нэг юм ширүүн төрхтэй хүмүүстэй дотор айгүй ийм зөөлхөн зан чанартай тэр намайг маш их татсан. Хоёрдугаарт манай эхнэр бол гэр бүлийн хүмүүжил гэдэг юм айгүй сайтай. Тэгээд улам илүү ингээд доторх хүнийг ингээд илүү мэдээд ихэлсэн, найзалж явах явстаа мэдээж ихэлсэн. Тэгээд тэрнээс болоо зүгээр л тэрийг доторх хүнд нь ингээд татагддаг болсон байсан. Гаднаа алтарга надаа би чам таалагдахгүй байна гэж хэлсэн ч гэсэн надад үгүй би чам таалагддаг шүү гэж байгаа ч мэдэрч байгаа ч. Тэгээд нэг тийм дотор найд нэг юм жоохон хүүхэд намайг тэр хүнд тэгж татагдах шалтгаан болсон гэж боддог. Ямар ч асуудал байсан отго бүгдийг шийддэг байсан. Яаж хийж байгаа шийдчихдэг байсан. Тэгээд тэр надад бас яг өнөлөөс миний маш сайн арт тал тэгээд тэрнээс гадна одоо хүн чинь одоо нөгөө нэг хүүхдэл юм чинь нөгөө нэг хүүхдэд ингээл дээрлэхүүлээ штэ тий. Тэгээд би тухайд боддог гэсэн. Өө энэ хахтайгаа айгу гоё юм байна гэд. Тэгээд откоос миний амар сайн гэд арт талаас гадна нэг намайг ах шиг амар сайн хамгаалдаг. Их нэртэй яг 10 жилдээ ахта цуг сууж явахдаа л битээ ширээгээ хуулаагаал хуваагаал наашаага орлоо минийх рүү хэтэрлээ гэл муудалчаа цагта чи яг сайн ойлгохгүй байна. Би чамтай суунаа. Чи миний эхнэр олноо. Хоёлоо хурмаа хийнэ гэдгийг хэлж ийсэн. Тэгээд ингэж явсаар байгаад битээ баг их сургуулаа, алтарганы их сургуулаа төгсдөг жил 2018 оноос за одоо хоёлаа үерхэд үзье гэд үерхэж эхэлсэн. Тэгээ эмэгтэй хүний хувьд бол нөгөө нэг жирэмсэн байх хугацаа бол маш эмзэг байдаг. Миний хувьд бол охиноо би гидсэндээ тээж явах юм байна бол маш аж аргалтай өнгөрсөн. Тэгээ би энэ нас одоо ярт бол маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо ер бол миний хувьд маш сайн нөхөр гэхээсээ илүү хамгийн түрүү миний маш сайн найз, хамгийн сайн найз маань. Тэгээд миний маш сайн зөвлөгч. Тэгээд дээрэс нь миний их багш дандаа надад заадаг. Тэгээд дээрэс нь одоо бол маш сайн аав. Тэгээд чамдаас маш их баярлалаа гэж хэлье. Маш их хайртай. Тэгээд одоо миний хайр надад заах одоо зөндөө одоо сайхан олон жил бит хоёрын урт байна. Одоо би алтарныг ингээл харцнаас нь үлсчижтэй өөрийгөө ойлгохгүй байгаа ч гэсэн өөрхий ядарчижтэй гэдэл ингэж мэдэрдэг. Тэгээд яг тэр дотор нь байгаа хүүхэд нь одоо ч тэр алтаргааны ээж болсон ч гэсэн тэр жоохон хүүхэд тэр дотор нь байж лээдэг. Яг намайг анх ингээд өөртөө татсан тэр жоохон хүүхэд надад яг л тэгж
ууралж уцааралсан ч битээр хэрэлдээд муудсан ч тэр нэг жоох хүүхэд намайг ингээл байнга татаад байдаг гэж хэлж олно. Тэгээд манай эхнэр бол өнөөдөр үнэхээр сайн ээж болоод хүүхд охиноо сайхан өсгөөд явж ийн. Энэ бүх юмыг ингээл харахад яг миний тэр анхаарсан алтраг нь өнөөдөр миний эхнэр болж байгаа охины минь ээж болж байгаа тэр хүн яг л миний анхны төсөөлөл шиг байдаг болохоор үнэхээр анхнаас зүв байсан юм даа л гэсэн бодол надад байнга орж ирдэг. За аавын минь хувьд бол аав минь бол их зөөлөн, тэг маш ухаантай хүн байдаг. Тэг би ааваар их бахархдаг. Тэгээд манай ер нь хүүхдүүдэд дандаа хэлдэг байсан байхгүй юу? Аавын бид хүнтэй танилцаа, ахтны бид газар үзгээд тэгээд би аавгаа дагаад их аялсан, олон жим үзсэн, олон хүнтэй танилцсан. Тэгээд би их юм сурч авсан ааваасаа би. Манай аав бол маш их сониуч хүн. Их чим уншдаг, их чим туршиж үздэг. Тэгээд тэр сониуц зан гэсэндээ гурван хүүхэдт нь гурууланд нэдэг. Тэгээд бит гурав ингээл юм хүм туршиж үзье, энийг хий гэхээр манай аав бол дандаа тэр юм дэмждэг. Тэгээд аав минь хэнийг хэлж ирсэн үг ерөөсөө санаанаас ерөөсөө гардаггүй. Одоо ч гэсэндээ ингээл юм хүм хийх гэсэн дандаа толгой дотор бодогддог. Ямар нэгэн байдлаар. Тэгээд юу гэхээр жишээлбэл аав маань би ингээд дугуйнд сурыг гэхээр хамгийн түрүүнд хэлдэг юм нь эхлээд дугуйнаасаа зөв унаж сур гэдэгдэг. Толгоогоо яаж хамгаалах вэ? Хөлөө яаж хамгаалах вэ? Зөв яаж унах вэ? Тэгэл тэр нь ингээд жижигхэн л зүгээр зөвлөгөө боловч яг үнэндээ надаа одоо болтол ингээл заримдаа ингээл юм хийхэд маань нэрээ одоо ингүүл нэрээ яах вэ гэл тэр үг дандаа ингээд бодогддог. Би аавдаа л олон хэлж байгаагүй. Тэгээд аваа охин тандаа маш их хайртай шүү. Ерөөсөө л манай эхнэрийн нэг надад тааж өгсөн үг байгаа. Алин модноос хол ундгүй маа гэдэг үг. Тэгээд өнөөдөр би байгаа яг л өөрийгөө хүмүүс ч хэлдэг яг л аав шиг болчээ. Зан характер бүх юм нь гэл. Гэхдээ миний мэддэг миний аав бол өнөөдөр бид хоёрын хөрмийн өдрөөр яг энэ заалтан цугаад манай аавын бичлэгийг үзэж байгаа. Магадгүй манай аав яг энэ бичлэгийг үзэж байхдаа өнөөдөр баг 2 дахь эсвэл 3 дахь ойлоод үзэж байгаа гэж би бодож байна. Тэгээ аав минь бол гаднаа их юм хатууч хэрнээ дотроо жохоо охин шиг л тийм зөөлхөн тийм сайхан сэтгэлтэй хүн. Тэгээд энийг яг би зүгээр бодохдоо одоо ингээд өнөөдөр 50 хүртлээ ингээд ийм байсан юм чи өнөөдөр ингээд ач охинтой болоод ингээд зөөлрөөл найл гэдэг имээ олдгоо нэг тийм зөөлхөн шиг л надад санагдав. Мөн таны хүссэн бүх хүслийг гүйцэн энэ амьдралаараа таны надад зааж өгсөн амьдралын тэр зарчим, ёс суртахуун тэр бүх юмыг би амьдралдаа дүүнэртаа гэр бүлдээ зондуугийн хүүхэд шүү гэдэг нэрээ дүүрэн хадгалнаа л гэж хэлээ да. Миний хувьд хорвоогийн хамгийн сайхан эмэгтэй хүн бол миний ээж. Тэгээд манай ээж бол 3 хүүхэдтэй бол маш сайн хүмүүжүүлж өсгсөн. Тэгээ бит 3-ын эрүүл мэнд, боловсрол, сонирхол гэд бүх зүйлүүд дээр минь бол манай ээж бол маш их анхаарал хандуулдаг байсан. Одоо ер нь бодоод ахад би ер нь охин хүүхэд гэхэд аяг хөдөлгөөнтэй хүүхэдсэн байна лээ. Тэгээ жаахаа чихнээс ер нь нэлээд хоохон үйдэг байсан. Тэгэл ээж ер нь тухайд хэлдэг байсан байхгүй. Тэгэл ээжийн тухайд ингээл юм хэлэхэд нь би ингээл зөрүүдлэл үгүй тэгдэггүй маа гэл тэгэл ээж хэлдэг. Үгүй чи ингээд том болоод ойлгоно. Ээж болохоор ойлгоно. Тэгэл би тухайд тэрийг нь би ингээл хүүхд ингээл гидснээс гараад тэгэл би шууд ээжийг ойлгох юм байна гэж бодсон. Тэгсэн чи тэгдэггүй юм байлээ. За одоо ингээд охин маань өдөр бүрээр том болж байна. Яг тэрийгээ дагаад би өдөр болгон би яг ээжийг ойлгож байгаа. Тэгэл нам хүүхэд хахад манай намайг дулаан хувцал, доороосоо дулаан бай, эмэгтэй хүүхэд арчлахгүй. За тэгэл орой уж хамаагүй оройд болохгүй гэл дандаа хэлдэг байсан. Тэгэл тэр болгондоо яг дандаа надад байнга санаа зовдөг байсан юм билээ. Тэгэл одоо ингээл 10 жил тахлах ингээд ороод оюутан болоод тэгэл орой уж ингээл оройд тэр гарна те дараа нь ажилд орол. Тэгээд оройд болгонд ба нэг ч өдөр манай ээж намайг орч ирэхэд унтцсан байгаа байдаггүйсэн. Яаж ч оройтсан манай дандаа үргэлж цэрүүн байдаг байсан. Намайг хүлээгээд. Тэгээд охин тандаа маш их хайртай шүү гэж хэлье.
Ээж маань бол 4 хүүтэй. Тэгээд яг л миний ээжийн характер, миний ээжийн ааш зан тэр хайр бол ерөөсөө 4 хүүг л хайрладаг хайр. Манай гэрт би их нэртэй охинтой болохоос өмнө бид нар хоол идэж суухад 5 эрэхтэй 2 эмэгтэй л байдаг байсан. Манай эмээ, ээж хоёр. Тэгээд магадгүй бидний хоорондоо харилцдаг харилцаа тийм зөөлхөн найл гэсэн юм байдгүй ч гэсэн үнэхээр яг тэр ээжийн хайр, аавын хайр, эцэг эхийн хүүхдэд хайрладаг хайр гэдгийг бол хүн ерөөсөө өөрөө хүүхэдтэй болоод өөрөө аав болоод ээж болсныхоо дараа л илүү тэр нэг юм зөөлөн хэсэг нь миний амьдрал мэдрэгдэж эхэлсэн. Өмнө нь бол яалчгүй би ингээл дүүнэртэйгээ зодолдоод ээжтэй загнуулаад ингээл миний ээж бол яг л 4 хүүгээ зөөлөлтөн зөөллөөл аавын хатууд болсныг ээж маань зөөллөөл заримдаа шургаж нэмүүлээл тэгэл ийм байдаг байсан бол би яг охинтой болсныхоо дараа саяхан нэг удаа ингээд нөгөө туслан дээр унтчихсэн чинь ээж ирээд хучхаж яг л ээж ирээд хучж байгаа нь тэгвэл тэр хүнчлийг тавьж байгаа хүн ээж гэдэг нь унтчихад л мэдрэгддэг юм байлээ. Тэгээд би ээжтэй нэг шүлэг заримдаа Мартин амнаар уншиж өгдөг байхгүй юу? Уул өргөж таныхаа ачийг хариулах хурц тол бодлын тэнд дараатай л яваа шүү гэдэг. Хүн ээжийнхаа, аавынхаа ачийг сайн явж, дүүнрээ сайн авч явж тэдэнд үлгэр жишээ байж хариулнаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд ээжтэй хайртай шүү. Нэг хүнд би заавал баярлаа гэдгийг хэлэхгүй болохгүй. Тэгээ энэ бол манай эмээ. Эмээ маань энэ жил 91 нас хүрж байгаа. Тэгээд манай доотлын дүү бид хоёрыг эмээ маань харж өсгөж хүн болгосон. Тэгэд амьдралынхаа энэ баярт өдрөө эмээдээ маш их баярлаа гэдгээ энэ олон хүмүүсийн өмнө хэлэх гэсэн. Таны би өөрийн биеэрээ хамгаалж, өмөөрч хүн болгосон хүүхдүүд нь сайн явж эмээгийнхээ ачийг хариулах болно гэдгийг дахин хэлье. Өнөөдөр бидний энэхүү баярт өдөрт бидний урилцгийг хүлээн авч хүрэлцэн ирсэн хайртай дотны бүх хүмүүстээ ах トゥ, хамаатан садан, найз нөхөд та бүхэнд чин сэтгэлээсээ баярлснаа манай гэр бүлийн зүгээс илэрхийлж байна. Тэгээд